За сайн байцгаана уу Жудиложи подкастын сонсогчдоо. За энэ удаагийн дугаараараа бид нэр үндсүүлийн цэцээр шийдвэрлэгдсэн. Үндсүүлийн цэцийн 100 суудлын уралдаанаар шийдвэрлэгдсэн нэгэн сонирхолтой маргааныг ярьж өгөхөөр манай Мегаманд бэлтгэсэн байна. Энэхүү маргаан маань болохоор хувийн орлогын татврын тухай хувьд заасан тодорхой төрлийн татварыг шаталж ногдуулсан нь үндсэн хууль зөрчсөн үгүй юу гэдэг агуулгатай ийм маргаан байгаа. За ингээд маргаанд орцгоох. За тэгээ. За энэ маань бол хувийн орлогын албан татврын тухай хуулийн 21-ийн 1 буюу хувь хүний тодорхой төрлийн орлогод шатлсан хувь хэмжээгээр татвар ногдуулсан энэ заалт нь үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үгүй юу гэдгийг шийдвэрлсэн 2025 оны 05 дугаар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт байгаамаа. Тэгээ энийг танилцуулъя гэж бодоод бид нэр ихэвчлэн болвол одоо ердийн шүүхүүдийн шийдвэрүүдийг танилцуулдаг. Тэгээ зарим нэг тохиолдолд үндсэн хуулийн цэцгийнхаа шийдвэрийг бас танилцуулдаг. Тэгээд өмнө ганц нэг удаа цэцгийн шийдвэрээс танилцуулж исэн. Тэгэхээр бас сонирхолтой байна гэж найдаж байна. За тэгээд ер нь маргаан мэдээллийн агуулга руу шууд орохын өмнө ер нь татвартай холбоотой асуудлууд яригдах учраас ер нь нэг багахан контекст өгье гэж бодсон. Тэгэхээр ер нь татврын хувь хэмжээний хувьд бол хувь хэмжээг тогтоохдоо нийтлэг байдлаар регрессив, тэгээ прогрессив, тэгээ пропорционал гэдэг ийм 3 төрлөөр ер нь татварыг тогтоож өгч болдог. За бид нар ер нь 10 жилдээ бас нийгмийн хичээл дээр энэ одоо хувь хэмжээнүүдийн талаар үздэг шүү дээ. Тэгэхээр регрессив гэхээр ерөөхдөө орлого нь нэмэгдэхийн хэрээр татврын хувь хэмжээ нь буурдаг буюу өндөр орлоготой бол арай бага хувиар татвар төлдөг ийм тогтолцоог хэлдэг. За харин прогрессив гэхээр орлого нэмэгдэхийн хэрээр татврын хувь хэмжээ нь бас дагаад нэмэгддэг буюу өндөр орлоготой байх юм бол арай өндөр хувь хэмжээгээр татвар төлдөг ийм системийг. За харин пропорционал гэхээр flat tax буюу нөгөө орлогын хэмжээнээс үл хамааран яг нэг тогтсон хувь хэмжээгээр татвар төлдөг ийм ер нь одоо тогтолцоо гэх юм уу те системүүд байгаад байдаг. За тэгэхээр энэ 3 төрлүүд маань бол ер нь тус бүртээ өөрийн гэсэн давуу болон сул талтай байдаг. Тийм учраас ер нь улс орон болгон өөрийнхөө тэр онцлог шинж чанар нийгмийн одоо тэр байгаа байр байдал за мэдээж үндсэн хуультай бол үндсэн хуультай юу гэж заасан бэ гэдэгтээ нийцүүлээд за бодлохоороо эдгээр ер нь төрлүүдээс сонгоод ингэж татврын хувь хэмжээгээ тогтоодгоо. За Монгол улсын хувьд бол 1993 онд анх одоо яг одоо үеийн гэх юм уу те энэ орчин үеийн хүн амын орлогын албан татврын энэ юу болвол нэмэх одоо суурь тавигдсан гэх юм уу хуулийн. За мэдээж өмнө нь бол нөгөө алба говьчуур гэдэг ч юм уу те иймэрхүү зүйлүүд байсан. За харин 93 онд бол яг өнөөгийн байдлаар энэ албан татврын систем нэвтэрсэн юм байлээ. За тэгэхээр 1993-аас 2007 оны хооронд бол Монгол улсад тодорхой хэмжээний энэ шатлсан татварын одоо систем буюу те түрүүний хэлсэн нөгөө прогрессив татварын систем байсан юм байлээ. За тэрийг одоо үргэлжлүүлээд хойно бол нэг хальт дэлгэрүүлж тайлбарлана. За харин 2007 оноос 2022 оны хооронд бол хувь хүний орлогын албан татврын хувьд бол flat tax системтэй байсан буюу орлогын хэмжээнээс үл хамааран тогтсон хувиар бол бүх албан татвар төлөгчид нар маань татвараа төлдөг байсан. За тэгэхээр 2022 оны 11 сарын 11-ний өдөр бол хувийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. За уг нэмэлт өөрчлөлтөөр бол 21-ийн нэгд хэсэгт нь хоёр төрлийн хувийн нэг орлогууд чинь ингээ янз янз байгаа шүү дээ. Одоо цалин үс болон түнтэй адилтгах орлого гэж байгаа. За тэгээд нөгөө шууд бус орлого гэж байгаа, хөрөнгөний орлого гэж байгаа гэдэг нөгөө хувь хүний орлогуудыг дотор нь нэг 5-6 төрөлд бас хуулиараа хувааж өгдөг. За энэ 5-6 төрлийн хоёр төрлийн орлогод буюу цалин хөлс тэдгээртэй адилтгах орлого болон за бусад шууд бус орлого гэсэн энэ хоёр орлогын хэмжээ нь жилдээ 120 сая төгрөг хүртэлх байх юм бол 10%-аар хувийн орлогын албан татвар төлнө. За 120-оос 180 сая төгрөгийн төгрөг хүртэл ийм орлоготой байх юм бол 120 хүртэлхтэй 10%-аар төлөөд 120-оос давсан орлоготой 15%-аар татвар төлнө. За харин жилдээ 180-аас дээш сая төгрөгийн орлоготой байх юм бол 21 сая дээр нэмэх нь 180 саяас давсан орлоготой 20%-аар тооцож татвар төлөх ийм зохицуулт орсон. За өөрөөр хэлэх юм бол хувь хүний орлогын тодорхой төрлүүд шүү нөгөө бүх орлогод нь биш өмнөд урсан хоёр тодорхой төрлийн энэ орлогод нь прогрессив татвар ногдуулах ийм зохицуулалт бол хуулиараа орж ирсэн байгаамаа. За тэгэхээр
одоо хэдүүлээ мэдээлэл рүүгээ оръё. Мэдээж сая дурдсан энэ 21-ийн 1 нь үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна гэж мэдээлэл бол үндсэн хуулийн цэцэд гаргасны дагуу энэ маргаан маань цаашаа дүрнэж байгаа. За үндсэн хуулийн цэцэд бол яг энэ хувийн орлогын албан татврын тухай хуулийн 21-ийн 1-т хэсэг нь үндсэн хуулийн хууль зөрчсөн байна гэдэг энэ агуулгаар ерөөхдөө 3 тусдаа мэдээлэл одоо хургуулсан юм байлээ. 3 тусдаа хүмүүс гэх юм уу. За тэнгууд нь агуулга нь нэг учраас мэдээж нөгөө энэ 3-ыг нэгтгээд шийдвэрлсэн. За тэгээд ер нь цаашд бол нөгөө мэдээлэл тус бүрийг гэхээсээ илүү энэ 3 мэдээллийнх нь гол үндслүүдийг нь бол дуртаад явъя гэж бодож байна. За тэгэхээр ерөөхдөө энэ 3 мэдээлэлд дурдсан хамгийн гол үндслэл бол энд ялгуурлан гадуурхалт хөндөгдөж байна гэж ингэж хэлдэг. Мэдээж үндсэн хуулиараа бол хүн бүр хууль шүүхийн өмнө эрхтэйгч байх ёстой. Нөгөө талаасаа ялгуурлан гадуурхалтаас ангид байх юм эрхтэй гэдэг агуулга байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг зөрчиж гинэ гэж ер нь бол гол үндсэл нь бол тэр байгаа. Тэгээд дэлгэрүүлээд ярих юм бол юун түрүүнд бол нөгөө өндөр орлоготой иргэдийг ялгуурлан гадуурхаж байна гэж хэлдэг. Нэгдүгüүрт за энэний маань үндсэл нь бол юу гэж байгаа вэ гэдэг. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулийн 14-ийн 1-т Монгол Улсын улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрхтэгч байна гэдэг ийм заалт байдаг. За энэ заалтын маань гол одоо агуулга тайлбар нь бол тий хуулиар хүн бүрт эрх үүрэг хариуцлагыг бол ижил ногдуулна гэдэг ийм тайлбар байдаг. 14-ийн 1-ийн маань тайлбар. За мөн 14-ийн 2-т бол хүнийг за ингэж тодорхой юунууд одоо шинж чанарууд ингэж дурдж явж хагаад хөрөнгө чинээ эрхэлсэн албан тушаалаар нь ялгуурлан гадуурхаж үл болно гэдэг ийм заалт байдаг 14-ийн 2 дээр. За түүнчлэн Монгол Улсын нэгдүн орсон олон улсын гэрээнүүд за тухайлбал хүний эрхийн түгээмэл тухаглалын 7 дугаар зүйл. За иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 26 дугаар зүйлд бол тус ялгуурлан гадуурхалтаас ангид байна гэдэг ийм агуулгууд байдаг. За мэдээж саяны дурдсан 2 олон улсын гэрээнд Монгол улс бол нэгдээд орцсныхоо хувьд Монгол Улсын үндсэн хуулийн 12-т бол тий Монгол улс олон улсын гэрээгээр хүлээс үүргийг шударгаар сахин биелүүлнэ гэдэг ийм заалт байдаг. За тэгэхээр энэ олон улсын гэрээгээр хүлээс үүргээ шударгаар сахин биелүүлээгүй байна. За тэгээд хүнийг бол тий нөгөө өндөр орлоготой иргэдэд арай өндөр хувиар татвар ногдуулсан энэ заалт ч өөрөө үндсэн хуулийн 14-2 заалсан нөгөө хөрөнгө чинээ эрхэлсэн ажил албан тушаалаар нь ялгуурлан гадуурхсан шинжтэй байна. За тэгээд нөгөө 14-ийн 1-т заагаад байгаа Монгол улсад хууль ёсоор оршиж байгаа хүн бүрт нөгөө үүргийг одоо ижил тэнцүү ногдуулаагүй ийм шинжтэй байна гэж ингэж эхний ялгуурлан гадуурхалт гэдэг агуулга манай мэдээлэл гаргагчд маань тодорхойлж байгаа. За дараагийн нэг сонирхолтой агуулга бол би яг нөгөө энэ заалт дээр маргаан үүссэн байна гэдгийг нь харчаад ер нь одоо сая би дурдсан эхний энэ өндөр орлоготой иргэдийг ялгуурлан гадуурхаж байна гэдэг агуулгаар ер нь гарсан юм байна да гэд ингээд бодож исэн. За тэгээд яг маргаан шийдвэрлэснийхэн дараа ороод харсан чинь илүү deep dive хийсэн чинь бас нэг сонирхолтой одоо юг аргументыг гаргаж ирсэн байлээ. Тэрийгээ би одоо дурдах чинь. За энэ нь юу вэ гэдэг. Тэгэхээр зарим орлогод шатсан татвар ногдуулаад за зарим орлого нь бол нөгөө юу пропорционалаараа буюу flat tax тогтолцоогоор яваад байгаа чинь өөрөө ялгуурлан гадуурхалтын нэг хэлбэр байна гэж ингэж хэлж байгаа. За энийг дэлгэрүүлэх юм бол тий хувь хүний орлогыг бол хувийн орлогын албан татврын тухай хууль зааснаар 6 ийм одоо орлого байдаг гэж ингэж ангилж үзсэн байгаа. За эхнийх нь бол нөгөө энэ маргааны хүрээнд хамаарат байгаа цалин хөдөлмөрийн хөлс, за шагнал урамшуул болон тэтгэртэй адилтгах ийм орлого байгаа. За хоёрдугаарт нь үйл ажиллагааны орлого, гуравт нь хөрөнгийн орлого, за дөрөвт нь хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого, за тавт нь шууд бус орлого, зургаат нь бусад орлого гэсэн ийм одоо 6 ийм их усүрийн орлогууд байх боломжтой байна хувь хүнд гэж ингэж хуулиараа тодорхойлсон байдаг. За тэгэхээр хувийн орлогын албан татврын тухай хуулийн 21-ийн 1 бол зөвхөн цалин хөдөлмөрийн хөлс, за нөгөө шагнал урамшуул түнтэй адилтгах орлого, за тэгээ шууд бус орлого гэсэн энэ хоёр орлогын дүнд шатсан татвар тогтоогоод за бусад нөгөө одоо хөрөнгөний орлогч байт юм уу, тэг хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлогч байт юм. Эдгээр төрлүүдэд бол энэ шатлсан байдлаар хувь хэмжээ тогтоогоогүй, яг тогтсон нэг дүнгээрээ л төлөөд явдаг ийм байдлаар байгаа. За тэнгууд жишээ нь хаана ялгуурлан гадуурхалт үүсээд байх боломжтой вэ гэдэг. Тэгэхээр за жишээлх юм бол хөрөнгөний орлого гэдэгт болохоор ногдол ашиг, за тэгээ нөгөө хадгаламжийн хүүгийн орлого гэдэг ч юм уу тий. Иймэрхүү орлогууд ордог. Гэтэл энэ хөрөнгөний орлогод бол ямар нэг шатлалгүйгээр 10%-аар татвар төлж байгаа. За тэгэхээр энэ юу болчих вэ гэдэг. Тэгэхээр за жишээлх юм бол 1 сая төгрөгийн хадгаламжтай хүнч тэр 1 тэрбум төгрөгийн хадгаламжтай хүнч тэр 10%-аар ижилхэн хувиар одоо татвар төлнө тий. Гэтэл яг нөгөө ажил хөдөлмөр хийж
хүн олж байгаа орлогод нь болохоор өндөр хувиар татвар авснаа. За жишээлх юм бол жилийн одоо 120 саяас давсан одоо цалин орлоготой хүн гэдэг чинь бол сарын одоо 10 болон түүнээс дээш сая төгрөгийн цалинтай хүн баггүй. Гэтэл сард тий 10 15 сая төгрөгийн цалин авч байгаа хүнээс өндөр хувиар 15 20 хувиар татвар авснаа. За хэдэн тэр бумын хадгаламжтай хүнээсээ ийм нөгөө шатлсан татвар ногдуулаагүй яг зөвхөн инфлятороо буюу 10 хувиар татвар авч байна. Тэгэхээр эн чинь яг энэ ажил хөдөлмөр одоо хийж байгаа энэ хүмүүсээс ийм өндөр хувиар татвар авснаа, харин хэдийн хөрөнгөчсөн байгаа хүмүүс буюу тэ өндөр хадгаламжтай ч юм уу өндөр хувьцаатай ч юм уу энэ хүмүүс бол 10 хувиараа татвар төлж ийн гэсэн үг ээ. Тэгэхээр энэ дунд чинь ялгуурлан гадуурхалд үүсээд байгаа юм шүү гэдэг ийм үндслийг гаргаж ирдэг. За энэ нь бол илүү нөгөө нэг ингэж хувь хэмжээ за ингээд энэ үргээд дуусгачих. За дараагийн нэг жишээг бас дурдсан байгаа. Тэр нь болохоор юутай харьцуулж байгаа вэ гэдэг. Тэгэхээр аж ахуй нэгжийн орлогын албан татвартай нэг харьцуулсан аргументыг төвшүүлж байгаа. За тэгэхээр аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хуульд бол жилийн 300 буюу те сарын 25 сая төгрөг хүртэлх татвар ногдох орлоготой хуулийн этгээд бол 1%-аар татвар төлж байгаа. За тэгэхээр одоо юу гэдэг нь 300 сая төгрөгийн орлоготой аж ахуй нэгж байхаараа 1%-аар татвар төлөөд байдаг. Гэтэл 300 сая төгрөгийн орлоготой хувь хүний хувьд бол энэ чинь нөгөө тий 20%-аараа татвар төлөөд байгаа чинь одоо шударгуу гэдэг энэ асуултыг тавьж байгаа одоо тавьсан байгаа маа. За тэгээд энийг юутай холбож байгаа вэ гэдэг тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулийн 5-ын 4-т төр нь бол үндэсний эдийн засгийн аюулгүй байдал аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлээд эдийн засгийг зохицуулна гэдэг ийм заалт байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө төрөөстэй ингэж татврын зохицуулалт хийхдээ эргээд энэ аж ахуйн бүх хэвшлийн за тэгээ хүн амын нийгмийн хөгжлийг хангах энэ зорилготой ердөөсөө нийцүүлээгүй зохицуулалтыг хийцэн юм шүү гэдэг энэ асуултыг тавиад энэ бол үндсэн хуулийн 5-4-ийг зөрчсөн байна гэж ингэж тайлбарлаж байгаа. За тэгээд нэмээд нэг зүйлийг хэлдэг нь болохоор энэ прогрессив татврын системтэй улсуудыг ингээд аваад үзэх юм бол ерөөхдөө харьцангуй өндөр хөгжилтэй улсууд байхын зэрэгцээ орлогын бүх төрлүүдийн нийлбэрээсээ татврын тодорхой энэ хөнгөлтүүд байгаа. Тэр хөнгөлтүүдийг хасны дараах дүнгээсээ тооцож энэ нөгөө нэмэгдэх энэ хувь хэмжээгээр тооцдог юм байна гэж ингэж хэлж байгаа. Гэтэл манай улсын хувьд бол яг хоёр төрлийн энэ орлогот нь суурлаад шууд ингээд одоо 15-20 гэдэг энэ юу системийг тавьж байгаа ч өөрөө зөв үү? Эргээд эн чинь Монгол Улсын үндсэн хуулийн 19-ийн 1-т заасан төрөөс болвол тэг хүний эрх хэрэгчлөөг хангахуйц нийгэм эдийн засаг хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасныг зөрчиж гинэ гэж ингэж хэлж байгаа маа. За тэгэхээр ерөөхдөө нөгөө 3 мэдээлэл гарсан гэж би хэлжсэн. Энэ 3 мэдээллийг гол агуулгуудыг базаад хэлэх юм бол ер нь гол үндслэл нь энэ ялгуурлан гадуурхаж ийн гэдэг үндслэлийг гаргаж ирээд ялгуурлан гадуурхалтаа нөгөө юм хоёр байдлаар тий. Эхнийх нь өндөр орлоготой иргэдийн ялгуурлан гадуурхаж ийн. Нөгөө талаас энэ нөгөө зохицуулалтын бусад зохицуулалттай харьцуулахад ийм ялгуурлан гадуурхсан шинжтэй байна гэдэг ийм хоёр үндслэл дотор багтаагаад үндсэн хуулийн ер нь хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэдэг ийм үндслүүдийг гаргаж ирж матсан байгаамаа. За мэдээж үндсэн хуулийн цэцгийн маргаан дээр нэг талд бол мэдээлэл гаргагч одоо иргэн байдаг бол нөгөө талд нь улсын хурал байдаг. Ягаад тэгэхээр нөгөө энэ хуультай холбоотой маргаж байгаа. Тэгээ хуулийн зүйл заалт нь үндсэн хуулийг зөрчсөн гэж маргаж байгаа учраас энэ хуулийг баталсан этгээд буюу улсын хурлаас сэтгэмжлэгчэн төлөөлөгч томилоод энэ асуудлаараа тайлбар хийдэг. За энэ маргааны хувьд бол улсын хурлаас улсын хурлын гишүүн Чавхлан буюу Уучаа сангийн сайд хийжсэн энэ улсын хурлын гишүүн бол сэтгэмжлэгчэн төлөөлөгчөөр маргаанд оролцсон юм билээ. За ингэхдээ бол дараах үндслүүдийг хэлтгээ. За Монгол Улсын үндсэн хуулийн 25-ын 1-ийн 7-д бол төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, за тэгээд улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого зэргийг тодорхойлох нь бол улсын хурлын онцгой бүрийн эрхэд хамаарахаар заасан байдаг. За энэ нь юу гэж юм бэ гэдэг тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулийн 25-ын 1-7-оор албан татврын бодлого. За энэ албан татврын бодлого гэдэг дотор ч мэдээж ямар хувь хэмжээгээр татвар авах юм гэдгийг тодорхойлох эрх нь бол улсын хурлын онцгой бүрийн эрх буюу зөвхөн улсын хурал шийддэг энэ бүрийн эрхэд хадгалагдаж байгаа маа. За тэгэхээр энэ улсын хурал бол өөрийнхөө бүрийн эрхийн хүрээнд хууль батлах замаар энэ бүрийн эрхээ хэрэгжүүлсэн. За мөн Монгол Улсын үндсэн хуулийн 5-ын 1-т бол Монгол улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэлжийг хандлага өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засгтай байна гэж заасан. За тэгэхээр дэлхийн
Улс орнуудын нийтлэг жишг бол юу байна вэ гэхэд тэгэхээр нөгөө өндөр орлоготой хэсэгт өндөр, за харин бага орлоготой хэсэгт бол бага татврын ачаалттай байх ийм татврын систем рүү одоо ер нь шилжиж байна. За тэгээд статистикууд аваад харах юм бол дэлхийн одоо 130 гаруй улсд бол ямар нэг байдлаар ийм шатлсан татврын системтэй байгаа бол харин 20 орчим улс л ийм шаталгүй флат системтэй байна. За тэгэхээр эн чинь өөрөө дэлхийн нийт сая дурдсанчлан нөгөө энэ өндөр орлоготой хэсэгтээ бол өндөр ийм татврын одоо ачааллыг өгөөд харин бага орлоготой хэсэгтээ татврын бага ачаалал руу орох ийм систем рүү шилжиж байгаа энийг илэрэл байна. Тэгэхээр бид нар ч гэсэн энэ одоо дэлхийн эдийн засгийн тэр түгээмэл хандлага руу шилжиж байгаа энэ зохицуулалтыг хийсэн юм аа гэж ингэж нэг ихэнх үндэслэл хэлж байгаа. За хоёрдугаарт бол нөгөө олон улсын гэрээгээр хүлээс үүргээ зөрчиж штэ гэж мэдээлэл гаргагчид маань хэлээд байгаа. За гэтэл Нүбийн ерөнхий ассамблеийн хүний эрхийн 14-р одоо чуулганы эдийн засгийн шинжилгээний хүний эрхийн нөлөөллийн шинжилгээний үндсэн зарчим гэдэг ийм баримт бичиг байт юм байна. За энэ баримт бичгийн 9-ийн 3 дахь хэсэгт бол юу гэж заасан бэ гэхэд тэгэхээр шатлсан татврын тогтолцоо бий болгох ийм одоо үүрэгтэй гэж ийм одоо заалт байт юм байна. Тэгэхээр Нүбэс бол угаасаа ингэж зөвлөдөг учраас бид нар олон улсын гэрээр хүлээс үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэх үндэслэхгүй гэж хэлдэг юм байлээ. За тэгээд ялгуурлан гадуурхаж байна гэдэг тэр үндэслэл дээр нь болохоор юу гэж байгаа вэ гэхэд тэгэхээр энэ шатлсан татвар ногдуулж байгаа одоо энэ арга хэмжээ чинь бол төрөөс эдийн засгийг зохицуулж байгаа нэг арга хэлбэр юм аа. За тэгэхээр ямар тохиолдолд ялгуурлан гадуурхаж ийн гэж үзэх вэ гэхэд тэгэхээр одоо гэдэг ижил цалин орлоготой байхад нь одоо зарим нэг хэсэгт нь одоо шал өөр хэмжээгээр татвар ногдуулаад зарим нэг хэсэгт нь ялгаатай хэмжээгээр татвар ногдуулдаг ч юм уу. Тэгээ энэ тохиолдолд ялгуурлан гадуурхалт гэж үзнэ. Харин одоо энэ хувийн орлогын албан татврын тухай хуулийн 21 чинь бол яг одоо ижилхэн 180 сая төгрөгийн жилийн одоо юуны цалингийн орлоготой хүмүүст бол ижил хувь хэмжээгээр татвар ногдуулж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд ялгуурлан гадуурхалт гэж одоо ярих ялгуурлан гадуурхалтаас ангид байх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэхгүй маа гэж хэлдэг. За тэгээд дараагийн нэг үндэслэл нь бол ерөнхийдөө энэ цар тахал болон олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалаад дэлхийн нийтээрээ бол энэ орлогын тэгш бус байдал гэдэг зүйл ингэж өсөн нэмэгдээд байна. Тэгээ үүнтэй уялдуулаад улс орнууд эдийн засаг одоо үүнтэй холбогдуулаад эдийн засгт нь бол ийм томоохон сорилтууд үүсэж байгаа. Тэгэхээр энийг зохицуулах бол гол одоо урт хугацааны авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэг нь бол энэ өндөр орлоготой хэсэг буюу те өндөр орлоготой хэсэг чинь одоо энэ юу гэдэг цар тахлын нөлөөлөл бол хамгийн сүүлд цар тахлын нөлөөлөлд очиж байгаа те. Тэгэхээр энэ хэсгээс арай өндөр татвар авах замаар энэ тэнцвэргүй байдлыг бууруулах энэ одоо арга хэмжээний нэг юм аа гэж ингэж хэлж байгаа. За тэгээд 2021 оны жилийн эцсийн нэгтгэсэн тайлангаар энд нэг сонирхолтой статистик дурддаг. Энд бол юу гэж байгаа вэ гэхээр нөгөө цалин хөлс за түүнтэй адилдах юм орлоготой Монгол улсад нэг 800 гаруй мянган иргэн байна гэж байгаа хгүй. За тэгээд үүнээс болвол арав болон түүнээс дээш сая төгрөгийн одоо ийм орлоготой буюу нөгөө жилийн 120 болон түүнээс дээш сая төгрөгийн орлоготой иргэн бол нэг 1300 орчим иргэн Монголд байсан юм билээ. Одоо энэ нөгөө энэ хуулийг батлах үед буюу 2021 оны байдлаар. За тэгээд энэ тоо одоо сүүлийн 4 жилд бол өссөн байх гэж найдаа. За тэгэхээр эргээд энэ нөгөө хуулийн үйлчлэл чиглэж байгаа иргэд чинь бол нэг 1300 орчим байна гэдг нь бол харцангуй цөөхөн иргэнд нөлөөллөө үзүүлэх юм одоо хууль юм аа. За тэгээ эргээд энэ 1300 орчим иргэн бол нөгөө энэ цар тахлын нөлөөлөлт бол хамгийн сүүлд өртөх магадaltaй. Яг тэр өндөр орлоготой учраас тийм. Ийм учраас энэ одоо тэгш бус одоо орлогын хуваарлтыг жигд болгоход одоо чиглэж байгаа ийм өөрчлөлт юм аа гэдэг ийм тайлбаруудыг улсын хурлаас өгсөн байгаа. За тэгээд энэ маргаан дээр болохоор хит хитэн газраас бол нөгөө ийм тайлбар одоо тэгээд шинжээчийн дүгнэлт зэргийг авсан юм билээ. За үүний нэг нь бол татврын ерхий газраас тайлбар мэдээлэл ирүүлсэн. За татврын ерхий газраас болохоор юу гэсэн бэ гэхэд тэгэхээр за ерөнхийдөө 1993 онд нөгөө анх шинэ үеийн татврын тогтолцоо гэдэг юм үүсгэхэд бол энэ шатлсан тогтолцоо хэрэгжилж байсан. За тухайлах юм бол 1993 онд 15, 27, 40% гэдэг ийм шатлсан татвартай байсан. За 1997-оос 2004 оны хооронд бол 10, 20, 40 гэсэн энэ орлогоос хамаарсан шатлсан татвартай байсан. За тэгээд 2004-өөс 2007 оны хооронд болохоор 10, 20, 30 гэсэн ийм гурван шатлалтай албан татварыг ногдуулж исэн. За тэгээ 2007 онд болохоор энэ ер нь энэ татвар нийгмийн даатгалтай холбоотой тогтолцоонд нэг ийм сонирхолтой шинжил хийгдсэн юм билээ. Тэр нь болохоор 2007 онд
дөрвөн харгийн зарчим гэдэг ийм нэршилтэй системд Монгол улс нэг одоо шилжиж орсон гэж хэлж илээ. Тэгээ энэ нь болохоор дөрвөн арга гэдэг нь юу вэ гэдэг тэгэхээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувийн хүний орлогын албан татвар, за тэгээ нэмэгдсэн үртгийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл гэсэн энэ дөрвөн одоо татвар шимтгэллийг хувийг нь яг 10 болгосон гэж байгаа юм билээ. Тэгээд энийг нөгөө дөрвөн аргын зарчим гэж нэрлээд ийм шинжилгээ рүү Монгол улс 2007 оноос хойш ингээд орсон юм билээ. За тэгээ энэ дөрвөн аргын одоо шинжилгээ нь бол 2017 оны хүртэл ер нь мөрдөгдөжсэн гэж ингэж дурдсан билээ. Энэ бол яг нөгөө мэдээж татрын ерхийн газар өөртөө тайлбар хэлж байгаа учраас бас аюул сонирхолтой энэ одоо өмнөх жилүүдийн гэх юм уу энэ сонирхолтой шинжилгээний талаарх мэдээллийг бас ирүүлсэн санагдсан. За тэгээд ер нь бол татрын ерхийн газар юу гэж хэлдэг вэ гэж тэгэхээр түрүүний нөгөө хэлсэн статистик илүү наривчлалтаар олон улсын туршлагыг судлаад үзэх юм бол за 131 улс болохоор ямар нэг байдлаар ийм шатлсан хувь хэмжээгээр хувь хүний орлоготой татвар ногдуулт юм байна. За 18 улс болохоор шатлалгүй ийм татварын системтэй байд юм байна. За тэгээд эргээд бол энэ нөгөө татвар төлөгчийн орлогын хэмжээтэй уялдуулаад өсөн нэмэгдэх буюу шатлалтай татварын суурийг бий болгосноор болвол нийгмийн гишүүн байдлыг хангах, за тэгээд өндөр орлоготой иргэдийн нийгмийн өмнө хүлээсэн тэр хариуцлагыг дээшлүүлэхтэй нөлөөллийг нэмэх. За тэгээ эргээд бага орлоготой иргэдтэй бол татварын дарамт багатай байх ийм одоо эерэг үр нөлөөтэй байд юм байна гэдэг ийм одоо тайлбарыг татрын ерхий газраас бол ирүүлсэн юм билээ. За тэгээд дараад нь бол шинжээчийн дүгнэлт гаргасан буюу за хууль зүйн ухааны доктор Пиот гэрэл за Монголын хууль зүйн сургуулийн Монголын их сургуулийн хууль зүйн сургуулийн багш Лам Цэрэн гэдэг энэ хоёр хүнээр бол шинжээчийн дүгнэлт гаргуулсан. За энэ шинжээчийн дүгнэлт бол илүү нөгөө хоёулаа хуулийн хүн учраас эргээд энэ нөгөө шатлсан татвар чинь юутай үндсэн хуультай ямар нэг байдлаар зөрчилж гин үү гэдэгтэй илүү холбогдож дүгнэлт гаргасан байсан. За тэгээд тус бүрчлэн дурдах гэхээс илүү энэ хоёр одоо шинжээчийн дүгнэлтэд дурдсан зүйлсүүдээс онцлог зүйл нь юу байсан бэ гэдгийг танилцуулахад бол энэ нөгөө пропорционал биш прогрессив татварын системийг одоо цаад онолын суурь нь юу байдаг вэ гэдэг тэгэхээр юу юм бэ л да энэ чадварын онол гэдэг энэ онолд үндэслэн шударга ёсны зарчим бол энэ прогрессив татварын яг онолын суурь болд юм байна. За тэрийг тайлбарлах юм бол юу байдаг вэ гэдэг тэгэхээр нөгөө хувийн орлогын албан татвар гэдэг бол тийм нөгөө хувь хүн бүрийн орлогоос авдаг ийм татвар байдаг. За тэгэхээр шударга байх үүднээс татвар төлөгчийн тэр бодит одоо чадварт нь үндэслээд төлбөрийн чадварт нь үндэслээд үндэслсэн буюу одоо энэ татвар бол ард эргээд өөрсдийн төлбөрийн чадварт нэгдсэн тэр татварыг төлөх нь илүү шударга гэж үздэг ийм онол юм байна л та. Тэгэхээр энэ онолын хүрээнд болохоор эргээд нөгөө одоо өндөр орлоготой буюу өндөр төлбөрийн чадвартай хүмүүс бол арай өндөр хувиар татвар төлөөд арай бага төлбөрийн чадвартай хэсэг нь бол арай бага дүнгээр татвар төлөх нь шударга гэж үздэг ийм онол байт юм байна. За тэгээд энэ одоо хоёр хүний шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар бол ер нь улс орнуудын үндсэн хуулийг судлаад үзэхээр үндсэн хуулиараа бол шууд энэ татварын одоо хувийн хэмжээтэй холбоотой энэ одоо юу гэдэг манайх бол flat tax системтэй байна. За манайх бол progressive татварын системтэй байна гэдэг ийм одоо тогтоож өгсөн зүйлс харьцангуй бага байд юм байна. Эргээд одоо тэр татварыг зохицуулах энэ одоо үүрэг нь бол үндсэн хуулиараа тодорхой нэг этгээдэд байдаг. За тэгээд тэр этгээд нь болохоор улс их орныхоо нөгөө одоо юу гэдэг эдийн засгийн байдал, нийгмийн байдлыг харгалзаж үзээд ингэж энэ одоо түрүүний нөгөө анх би дурдсан гурван татварын системээсээ ингэж сонгоод эдийн засгаа ингээд зохицуулаад явдаг юм байна гэж ингэж хэлж илээ. За ер нь бол шинжээчийн дүгнэлтийн онцлог хэсгүүд нь бол ийм байлаа. За тэгээд одоо болохоор үндсэн хуулийн цэц ямар дүгнэлтийг өгөө гэдэг рүү хэдүүл орцгоё. За тодорхой байх үүднээс үндсэн хуулийн цэц бол хувийн орлогын албан татварын 21-1 бол үндсэн хуулийн одоо энэ мэдээлэл гаргах талуудын маргаад байгаа заалтуудыг ямар нэг байдлаар зөрчөөгүй байна гэдэг ийм дүгнэлтийг хийсэн гэдгийг төрүүлээд дурдчихъя. За тэгээд үргэлжлүүлээд илүү одоо наривчсан үндслүүдийг нь дурдъя. За тэгэхээр юун түрүүнд болохоор нөгөө ямар төрлийн орлогод ямар хувь хэмжээгээр татвар ногдуулах вэ гэдэг чинь бол улсын хурлын бүрийн эрхэд хамаарах энэ улс төрийн бодлогын асуудал юм байна гэж ингэж хэлдэг. За юу гэсэн үг вэ гэдэг тэгэхээр татвар бол ерөөхдөө те нөгөө төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд эргээд хүний эрх хэрэгчлөө хангахуйц тэр эдийн засгийн баталгааг бүрдүүлэх ийм арга хэрэгсэл юм байна. За тэгээд Монгол Улсын үндсэн хуулийн нөгөө 25-ийн 1-7-г харахаар албан татварын бодлого тодорхойлох ч өөрөө
усын хурлын онцгой бүр ирэх юм байна. Онцгой бүр ирэх гэдэг бол тий энэ усын хурал нь хинтээж хуваалцахгүйгээр дангаар хэрэгжүүлдэг энэ эрхийг хэлдэг. За тэгэхээр үндсэн хуулиар бол аливаа этгээд энэ онцгой бүрийн эрхэд хадгалагдахаар хуваарлагдчихсан байгаа. За тэгээд нөгөө үндсэн хуулийн их бичвэр зарчим за тэг үзэл баримтлалт нь болохоор энэ асуудлыг одоо шийдвэрлэхэд те удирдлага болгох тийм эрх зүйн шалгуурыг наривчлан тусгагдаагүй ийм асуудал дээр болвол хүний үндсэн эрх хэрэгжлөө хязгаарлаагүй л байх юм бол энэ бол үндсэн хуулийн цэцгийн хариалан шийдвэрлэх маргаанд үл хамаарах буюу улс төрийн бодлогын асуудал гэж үздэг. За тэгэхээр улсын хурал болохоор энэ татвар тогтоох ногдуулах талаар одоо гаргасан энэ шийдвэртэйгээ холбогдуулаад тий нөгөө сонгуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Үнэхээр одоо татвар өндөр тогтоосон ч байд юм уу ийм байх юм бол сонгуулиар ард түмэн одоо энэ улсын хуралд хариуцлага хүлээлгдэг. Харин эргээд нөгөө юу гэдэг нөгөө хүний эрх хэрэгчлөөг одоо тэр татвар ногдуулсан шийдвэр нь хүний эрх хэрэгчлөөг зөрчсөн ч юм уу тий тэгш эрхийг хүндсэн дур мэдэж ингэж хэд хүндэр хувийн хэмжээ тогтоосон зэрэг асуудал одоо ийм асуудал гараагүй л болвол энэ нь бол одоо улс төрийн бодлогын асуудал болд юм байна гэдэг ийм дүгнэлтийг хийсэн. За тэгэхээр инхээр юу болж ийн вэ гэхэд тэгэхээр орлогын тэг ямар төрөлд ямар хувийн хэмжээгээр татвар ногдуулах юм бэ гэдэг энэ асуудал бол улсын хурлын бүрийн эрхэд хамаарах юм байна гэж ингэж хэлдэг. За тэгээд дараад нь бол үндсүүлийн 5-4-ийг зөрчсөн гэдгсэн чинь нөгөө түрүүн үндэсний эдийн засгийн аюулгүй байдал за нийгмийн үнэлгээг хангах зорилгоод нийцүүлээд эдийн засгийг зохицуулна гэдгийг бол зөрчөөгүй байна. За учир нь орлого багтай тэг нийгмийн халамж шаардлагатай бүлгийн хэрэгцээг харгалзаж үзээд тэдний нийгмийн үйлчлэгийг хангах ийм одоо нийтийн үйлчлэгийн хүртээмжийг сайжруулах зорилгоор одоо энэ зохицуултыг хийсэн учраас үндсүүлийн 5-4-ийг зөрчөөгүй байна гэж ингэж хэлдэг. За үндсүүлийн 1-2-т заасан нөгөө шудраг ёс тэгш байдлыг хангах энэ зарчмыг мөн зөрчөөгүй байна гэж үздэг. За яагаад тэгэхээр болвол нөгөө өдөр тутмын хэрэгцээнд зарцуулалтын орлогоосоо татвар төлдөг бага орлоготой иргэдтэй харьцуулахад өндөр орлоготой хүмүүс болвол зайлшгүй хэрэгцээндээ зарцуулах зардлаа хэмнэлгүйгээр бусад татвар төлөгчдөөс илүү хувь хэмжээгээр одоо татвар төлөх чадвартай байдаг. За тэгэхээр энэ маргаан бүхий зохицуулалтын хувьд бол энэ орлогын тэгш бус байдлыг бууруулахын тулд иргэдийн орлогын түвшин харгалзаад ялгаатай хувь хэмжээгээр татвар ногдуулсан учраас энэ нь бол тэгш байдлын зарчмыг зөрчөөгүй байна гэж ингэж хэлдэг. За үндсэн хуулийн 14-ийн 14-2 заасан нөгөө ялварлан гадуурхалтаас ангид байх агуулгыг мөн зөрчөөгүй байна гэж үздэг. За яагаад вэ гэхэд тэгэхээр ер нь энэ агуулгыг харах юм одоо нөгөө хувийн орлогын албан татврын тухай хуулийн 21-ийг харах юм бол за хөрөнгө чинээгээр ямар нэг байдлаар ялгамжтай хандсан бол байна. Гэхдээ хуулиар ялгамжтай хандсан тохиолдол бүрийг бол ялварлан гадуурхалт гэж бол үздэггүй. За тэгэхээр энэ маань бол мэдээж нөгөө зорилго нь хууль ёсны байх ёстой, тохирсон байх ёстой, тэнцвэртэй байх гэдэг энэ зарчмуудаа хангацчихсан байх юм бол энэ нь үндсэн хууль зөрчөөгүй болтгоо. За тэгэхээр мэдээж нөгөө зорилго нь бол эргээд нөгөө орлогын тэгш бус байдлыг бууруулах ч гэдэг юм уу те эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нийт одоо хүн амд хүртээмжтэй хуваарлахад чиглэсэн байгаа учраас зорилго бол хууль ёсны байна. За эргээд нөгөө юу гэдэг ингэж хэлж байгаа одоо нөгөө өндөр орлоготой иргэд бол эргээд нөгөө энэ орлогоосоо өндөр хувийн хэмжээгээр татвар төлөхийн тулд одоо өөрийн одоо өдөр тутмын хэрэгцээндээ шаардлагатай мөнгнөөс хэмнээд авах ийм шаардлага үүсдэггүй учраас энэ бол ийм нөгөө тохирсон байх шаардлагыг хангаж байна. За мэдээж тэнцвэртэй байх зарчим буюу нөгөө одоо татварыг шатлсан хувийн хэмжээгээр ногдуулснаар хангагдаад байгаа тэр нийтийн ашиг сонирхол нь бол эргээд нөгөө өндөр хувийн хэмжээгээр татвар төлж байгаа иргэдийн ашиг сонирхлоос бол дээгүүр тавигдаж байна гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас тэнцвэрийн зарчмын үүднээс энэ заалт маань бол зөвтгөгдөх боломжтой байна гэдэг за ийм заалт одоо үндслийг хэлж байгаа. За тэгээ эргээд нөгөө олон улсын гэрээний нөгөө гэрээгээр хүлээс үүргээ зөрчсөн үү гэдэг дээр болохоор нүүбийн хүний эрхийн хорооны 18 дугаар ерөнхий тайлбарт болохоор ерөнхийдөө нөгөө хүн болвол юу гэдэг ижил одоо хамгаалалттай байх хэрэгтэй, ялгуурлан гадуурхахыг дагуу байх хэрэгтэй гэдэг энэ заалтын тайлбар нь юу байдаг вэ гэдэг. Тэгэхээр нөгөө хүн амын тодорхой хэсгийн одоо үндсэн эрхийг эдлэхэд одоо саад учруулахгүйгээр за үр нөлөөг бууруулах нөхцөл байдал байгаа тохиолдолд болохоор төрөөс нөгөө нэг юм тодорхой хэмжээний нөхцөл байдлын залруулах тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой байдаг. За тэгээд энэ
одоо нөхцөл байдлыг залруулах тусгай арга хэмжээнийхээ хүрээнд болвол хүн амын тодорхой нэг хэсэгт тодорхой хугацаанд бусад хүмүүстэй харьцуулахад ийм давуу байдал олгодог ч юм уу те иймэрхүү тохируулга хийж байгаа нь бол ялгарлангаа турхалт гэж үзэхгүй гэсэн ийм тайлбар байдаг. За тэгэхээр болвол Монгол одоо саяны хувийн орлогын албан татврын тухай хуулийн 21-ийн 1 маань бол нөгөө олон улсын гэрээр хүлээс үүргээ зөрчсөн гэдэг энэ агуулга руу орохгүй маа гэж хэлсэн байгаа. За тэгээд эцсийн дүндээ бол хүн амын орлогын албан татврын хуулийн 21-ийн 1 нь бол үндсэн хуулийг зөрчөөгүй байна гэдэг ийм одоо дүгнэлтийг бол үндсэн хуулийн цэцгийн дундсуудлын хуралдаанаас хийсэн байгаа. За тэгээд нөгөө үндсэн хуулийн цэцгийн дундсуудлын хуралдааныхаа дүгнэлтийг мэдээж улсын хурал руу хөргүүлдэг. За тэгээд улсын хурал хэрэг хүлээж авахгүй байх юм бол дээд судлын хуралдаан болдог. За тэгээд энэ маргааны хувьд бол мэдээж улсын хурлын батсан хууль нь үндсэн хууль зөрчөөгүй байна гэд ингээд шийдчихэж байгаа учраас улсын хурал тэрийг бол хүлээж авахгүй байх юм одоо юу бол байхгүй логикийн хувьд тэг үндэслэл бол байхгүй. За тийм учраас нөгөө дээд судлын хуралдаан одоо зарлахдахгүйгээр болохгүйгээр энэ дундсуудлын хуралдааны дүгнэлт маань бол эцсийн шийдвэр болох уу гэж ингэж бодож байна. За тэгээд энэ хүрээд маргаан маань дуусч байна. Энэ бас нэг яг практик дээр маргаан дагуулад байдаг асуудал дээр одоо хөл рүү шийдэл өгсөн бас хагарч чадсан маргаан юм шиг санагдлаа. Тийм ер нь нөгөө айгүй чухал юу гэдэг үр дагавартай ийм шийдвэр гэсэн үг. Ягаад вэ гэж тэгэхээр нөгөө ер нь энэ нөгөө хувийн орлогын албан татварч бай, аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээрч бай тийм нөгөө ийм прогрессив болон регрессив одоо юу тогтоох нь үндсэн хууль ер нь зөрчих илүү үгүй илүү гэдэг дээр одоо шийдэл хариу өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь эргээд нөгөө энэ прогрессив татвар, регрессив татварын одоо юу тогтолцоог нэвтрүүлэх нь өөрөө нөгөө хуулиараа улсын хурлын эрх хэмжээнд хамаарах юм байна. Тэгэхээр цаашдаа бол ийм одоо систем рүү улсын хурал юу гэдэг хуулиараа тогтоож өгөх боломжтой болчихж байгаа гэсэн үг. Гэхдээ боломжтой болж гинэ гэдг нь эргээд нөгөө хэтэрхий өндөр хувийн хэмжээ тогтооцсон тий нөгөө reasonable биш ийм дүнгуудээр одоо хувийн хэмжээг нэмэгдүүлсэн ч юм уу байх юм бол эргээд нөгөө эн чинь үндсэн хууль зөрчиж гинэ гэж эрхийг бол хүндэхгүй байх гэж би бодоод байгаа. Зөв. За тэгээд их хурал дээр очиод шийдвэрийг хүлээн авлаа гэдэг агуулгаар гарах байх гэж хэлж байгаа шүү дээ. Тэгтээ энэ баг энэ хаврын чуулганаар орчих байхаа тий. Тийм энэ 5 сард шийдэгдсэн гэхээр харин би бас нөгөө их хурал дээр очиод юу гарч юу хүлээж авсан аваагүй гэдэг шийдвэр гарч юу гэд хайсан чинь хараахан олж чадаагүй. Яг нөгөө хуулийн хугацааг бодохоор уг нь бол гарсан байх хэрэгтэй байх гэж бодоод байгаа байхгүй. Одоо ч 6 сарын дунд гэдэг чинь 5 сард гарсан шийдвэр гэхээр. Зөв. За сонирхолтой шийдвэр танилцуулж өгсөн мегада баярлалаа. Тэгээд манай сонсогчдын хувьд энэ шийдвэртэй холбоотой ямар нэгэн комент ч юм уу санал сэтгэл байгаа бол доор үлдээгээрэй. За тэгээд энэ үрээд дугаараа дуусгая. Энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа.